Ер нь сонголт их оновчтой ахмадууд, залуучууд, ялангуяа гадаад харилцааны яаманд ажиллаж туршлагатсан ийм хүмүүсийг, мэргэжлийн хүмүүсийг сонгож оруулсан их ачаал бодолтой байна. Дээр нь 21 нэр дэвшигчийн 7 эмэгтэй нэр дэвшигч байна. Энэгээр бас онцлог болж өгч байна. Өмнө нь гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан, дэд сайдаар ажиллаж байсан туршлагатай хүмүүс орсон байна. Энэ их онцлог нэр дэвшилт болж байна. Энэ нэр дэвшилтийг зөв зохион байгуулсан гадаад харилцааны сайд, Монгол Улсын ерөнхийлөгчд бас талархал илэрхийлье. За нэг зүйлийг бас тодруулж асуу гэж утсан. Энэ намтар уншиж байхад энэ даваа гэж хүнээс асууя. Намтрыг уншихаар цэргийн хүн юм шиг, ерөнхийлөгчийн зөвлөх байсныг харахаар улс төрч юм шиг нэг юм хүн байна. Дээр нь Оросын холбооны улсад өмнө нь элчин сайдаар ажиллаж байсан юм байна. Тэгээ дуусгаагүй ирсэн юм уу да. Тэгээ яагаад татагдсан? Нэгдэх асуулт. 19-с 21 онд ажиллаж байсан юм байна. За би бол энэ хугацааг хараад бол дуусаагүй юм. Яагаад ирсэн юм бэ? Шалтгаан нь юу юм? Одоо тэгээ яагаад явах гэж байгаа юм бэ? Бас зорилго нь юу юм? За энийг өөрөөс нь асууя гэж бодож байна. За мөнх хөргөл нэр дэвшигчээс энэ Франц улстай хийж байгаа Монгол улсын тэр Ороногийн ураны хэлтсээр дээр та ямар шин төлөвлөгөөтэй байна? Энэ ажил их чухал боловч одоо гацчаад зогсчод хүлээгдэт байгаа. Энэ ажлын үргэлжлүүлэлтээр танд ямар саналууд төлөвлөгөөнүүд байгаа гэдгийг асууя. За ийм асуулт байна. За даваа нэр дэвшигч 6 номерын микрофон. За Батцамбар гишүүний асуултанд хариулъя. Нэгдүгээр цэргийн чүн юм шиг тэгээд одоо дипломат хүн юм шиг гээд эхэлж байна. Цэргийн алба, дипломат алба бол хоёулаа төрийн тусгай алба байгаа. Тэгэхээр би төрийн тусгай албанд бол тасралтгүй одоо 40 гаруй жил ингээд зүтгэж байна. Цэргийн албаараа зэвсэг түвшний жанжтааны дараа хүртэл албыг ашигласан. Ерөнхийлөгчийн зөвлөх гэж яг тэр улс төрийн биш юу талаасаа жил хэрэгтэй ажилласан. Альч намын гишүүн биш юм байгаа. За 19-с 21 онд би Орос улбаны улсад элчин сайдаар ажилласан. Ажиллаж байхдаа бол Монгол улсын их хурл чуулганаараа өгсөн үүрэг даалгавар, засгийн газар хуралдаанаараа өгсөн үүрэг даалгавар, за аюулгүй зөвлөл мөн одоо тусгаалаа өгсөн үүрэг даалгавруудыг биелүүлэхийн төлөө хичээж ажилласан. Үр дүнд хүрсэн гэж би боддог. Ирээд 2 жилийнхаа ажлын тайланг Бат засаг сайд тэргүүтээс журмынхаа дагуу яамныхаа удирдлага тайлангаа тавьсан. Тэн дээр би онц сайн гэсэн дүгнэлт авсан. Тийм учраас би бол ямар нэгэн тийм болж бүтэхгүй хийж чадаагүйгаасаа олж татагдсан гэж ойлгодгоо. Монгол Улсын ерөнхийлөгч хүнсөх татагдж ирсний дараагаар бол таныг одоо энэ газын хоолой Оросын холбооны улсаас Хятад руу явах энэ газын хоолойн төсөл маш чухал байна. Энэ төслийг удирдаад ямар ч байсан гэсэн энэ одоо төлөвлөлтийн хэсгийн энэ юмнуудыг урагшлуулж амжилттай болгоход хичээл ажиллах ийм үүрэг даалгавар өгсөн. Энэ үүрэг даалгаврыг би өнгөрсөн 3 жил гарангийн хугацаанд бол энэ газ хоолойн төслийн удирдагчаар ажиллаж өнөөдрийн байдлаар бол төлөвлөлтийн ажил нь дууссан. Энэ хоолойн тавигдах үндсэндээ барилгын ажил эхлэх бэлтгэлийг бүрэн хангасан. Энд юу орох вэ гэхээр эз бүрэн зурагцлын ажлууд дуусгаж Монгол Улсын хуулийн дагуу экспертиз хийлгээд багтлагдсан. Газрын асуудал бол төрийн тусгай хэрэгцээнд авагдсан байгаа. За 3 номер мөнх хөргөл сайд. Батцамбар гишүүний асуултанд хариулъя. Монгол улсаас Франц улсад зуух элчин сайдаар томилогдоод ажиллавал Монгол улсын засгийн газар улсын их хурлаас өгсөн үүрэг даалгавруудыг нэг үржлэн биелүүлэхийн төлөө мэдээж ажиллана. Тэр дундаа Монгол улсын засгийн газар Ороно компани хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг хурдан амилуулах, ажил хэрэг болох тал дээр элчин сайд болон элчин сайдын яамны хамт олонноос шалтгааллах бүхнийг хийж ажиллана.
нарийн ширээнийг бол би одоохондоо сайн мэдэхгүй байна. Батлагдаад Франц улсаас зөвшөөрөл буюу агреман ирсний дараа бүх элчин сайд нар хоёр талын харилцааны болон хамтын ажиллагааны нарийн ширийн мэдээлэл рүү орж мэдээлэл авч бэлтгэлээ хангадаг. Тэр үед энэ гэрээ хэлцээртэй холбоотой мэдээллийг авч хаана юу нь явж байгаа юм, хаана юу нь гацаад байгаа, ямар ажил хийх ёстой юм гэдэг тал дээр бол мэдээлэл баримжаатай болно. Одоогоор бол надаа тийм нарийн мэдээлэл байхгүй байна. За помочрог шүү. Байхгүй байна.